Энэ жилийн үед Монгол улс нүүрсний орлогын бууралтаа нөхөхийн тулд зэсийн экспорттоо төвлөрсөн. Bloomberg Intelligence-ийн зүгээс энэхүү зэсийн экспортын орлого төвлөрсөн байдал 2026-нд хэр тогтвортой байна гэж харж байна. Бид 2026 зэсийн үнийн хувьд өөдрөг хүлээлтэд хадгалж байна. Бидний тооцоололоор 4% өсөж, тонн нь дунджаар $10,175 хүрнэ гэж үзэж байна. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа. Мөн эрчим хүч цахилгаан автомашин болон дата төвүүдээс үүдэлтэй эрэлт нэмэгдэж байгаа нь үнд түлхэц болох болов уу? Саяхан Шанхай зохион байгуулагдсан Asia Copper Week арга хэмжээний хилцүүлгүүдийн үеэрч урт хугацааны үнийн төлөвийн хувьд өснө гэсэн хүлээлтүүд дамгаалж байна. Төслийн тоо зүүн мөн олборлолтын үйл ажиллагаа тасалдах нь их байгаатай холбоотойгоор эрхчлүүдэд олборлсон зэсийн нийлүүлэлт хумигдмал байх төлөвтэй. Бидний тооцоололоор эх онд зэсийн нийлүүлэлт 2.6%-аар л өсөх төлөвтэй байгаа учраас олон улсад хомсдол улам нэмэгдэнэ. Freeport компани олон улсын зэсийн гарцын 3.6 орчим хувийг бүрдүүлдэг дэлхийн 2 дахь том ордод тооцогддог. Индонез дахь Grasberg алт зэсийн уурхайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан. Үүнтэй зэрэгцээ зэсийн үн 9-р сар тонн $10,000 түвшнийг давж өссөнөөс хойш 2026 зэсийн үн өсөлтөө үргэлжлүүлэх төлөвтэй гэж харж байна. Олон улсын зэсийн зах зээлийн нөхцөл байдал Монгол улсын эх жилийн төсвийн төсөөлөлд ямар хэмжээнд нөлөөлөхөөр байна вэ? Мөн Bloomberg Intelligence-ийн эх жилийн зэсийн суур үнийн төсөөлөл хэд байна? Тэгэлгүй яах вэ? 2026 оны төсөв зэсийн экспортод найдаж байгаа нь ажиглагдаж байгаа. Мөн татврын бууралт болон нийгмийн болон дэд бүтцийн зарлыг нэмэгдүүлснийг уул уурхайн салбарын орлогоор нөхөхөөр тооцоолж байна. Ингэснээр Монголын нүүрснээс хэд хамааралтай байдлыг төрөлжүүлж багахан алдагдлыг удирдах стратеги баримталж байна. Засгийн газар зэсийн гарцыг нэмэгдүүлэх, дотоодын хайлуулах хүчин чадлыг хөгжүүлэх, нүүрсний хамаарлаа бууруулахаар төлөвлөж байгаа. Зэсийн үн тогтвортой өсөх тренд Монголын эх жилийн төсвийн таамаглалд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлнэ. Bloomberg Intelligence-ийн суурь таамагийн хувьд бид өмнө хэлсэнчлэн эх онд зэсийн үн 4% өсөж тонн нь $10,175 орчимд байна гэж үзэж байна. Монголын хөрш хятад улс зэсийн бажимлын хамгийн том худалдаа авагч нь хэвээрээ байгаа. Тэгвэл Хятадын хажуу талын эрэлт хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна? Боловсруулсан зэсийн эрэлт энэ онд 2.7%-аар 2026 онд 2.5%-аар өснө гэж тооцоолж байгаа. Бас зэс хайлуулах үйлдвэрүүд боловсруулалтын хураамжаас үл хамааран үйл ажиллагаагаа явуулсаар байх тул зэсийн бажимлын гарц 2.8%-аар өсгөөр байна. Учир нь хайлуулах үйлдвэрүүд хөхрийн хүчил болон алт мөнгө зэрэг бусад бүтээгдэхүүнүүдээс ашиг хүртдэг. Гэхдээ ирээдүйд үйлдвэрийн хүчин чадлыг өргөдгөх боломж хязгаарлагдмал болж магадгүй юм. Яагад гэвэл Хятадын металлын үндэсний холбооноос хууль бусаар баригдаж буй 2 сая тонны хүчин чадалтай үйлдвэрүүдийг зогсоож тэнцүү хэмжээний олборлолтын нөөцгүй тохиолдолд шинэ төслүүдийг 5 жилээр хязгаарлахыг зөвлөсөн. Тус улсын хайлуулах үйлдвэрүүдийн худалдаа авалтын баг дотоодын нийт хүчин чадлын 70%-ийг эзэлдэг. Мөн гишүүн компаниудаа 2026 онд үйлдвэрлэлийн 10 гаруй хувиар бууруулахыг уриалаад байгаа. Энэ нь дотоодын нийт хүчин чадлын 7 орчим хувьтай тэнцэх юм. Мишель, та хөнгөн цагааны зах зээлийг хариуцдаг шүү дээ. Хэдий Монголын экспортын гол түүхийд биш ч гэсэн дэлхийн зах зээл дэх хүний хөдөлгөөн, бүс нутгийн эрэлт зэрэг нь эрчим хүчний зах зээл нөлөөлдөг. Тиймээс 2026 оны хөнгөн цагааны эрэлт нийлүүлэлтийн динамикийг та бүхэн хэр харж байна? Ялангуяа Хятадын үйлдвэрлэлийн хязгаарлалт болон эрчим хүчний зардлыг харгалзан үзвэл Хятадын хөнгөн цагааны зах зээлийн хувьд бид эерэг хүлээлттэй хэвээр байна. Эрэгчлэлд эрэлт нь нийлүүлэлтээ 1.8-аас 2.3 орчим хувиар давах боловч нийлүүлэлтийн илүүдэл 50%-аар буурна гэж харж байна. Барилгын салбар хөнгөн цагааны эрэлтийн 25%-ийг бүрдүүлдэгч дэд бүтцийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа учраас 2026 оноос 1.8%-аар буурч магадгүй. Гэхдээ цахилгаан автомашин, нарны хавтан зэрэг зах зээлүүд хэлсээр байгаа нь хөнгөн цагааны эрэлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх болно. Үйлдвэрлэлийг 45 сая тонн байхаар хязгаарласан тул хөнгөн цагааны үн өндөр түвшинд хадгалагдана гэж үзэж байна.
Мишель, одоогоор Монгол улс хамгийн том засгийн урах бол оюу толгой ордын нээлттэй сонсголыг зохион байгуулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа. Тэгэхээр Монгол улс ямар эрсдлүүдэд бэлэн байх хэрэгтэй гэж хэлэх вэ? Right. So now Mongolia faces significant risk. Тийм ээ, Монгол улс 2026 онд зэсээс хамааралтай төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр байгаа тул тодорхой сөрөг эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Тэгэхээр түүхийн эдийн үнийн хэлбэлзэлд нөлөөлөх нь тодорхой. Мөн дэд бүтцийн саатал, өрийн дарамт болон засаглалын сорилтуудыг нэрлэж болно. Бидний хувьд зэсийн үн өснө гэж төсөөлж байгаа тул засгийн газрын орлого нэмэгдэхэд дэмжлэг болох боломжтой. Гэхдээ олон улсад нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд дэд бүтцийн саатал, төсвийн дарамт нь засгийн газарт сорилт дагуулж болзошгүй. Энэ тохиолдолд бид зарим эрсдлүүд байна гэж харж байна. Жишээлбэл хятадд эрэлт удаашрах, худалдааны маргаан болон мөнгөний бодлогыг чангатгах юм уу? Өмнө хаагдсан зэсийн урхаанууд дахин ажиллах нөхцөл үүссэн тохиолдолд зэсийн үн гинт унах эрсдэлтэй. Мөн тээврийн саатал, эрчим хүчний хомсдол болон боловсруулах хүчин чадлын хязгаарлагдмал байдал зэрэг нь Монгол улсыг зэсийн таатай үнээс бүрэн ашиг олох боломжийг бууруулж болох юм. Иймээс бидний бодлоор тун болгоомжтой хандах хэрэгтэй. Ингэснээр нөөц бүрдүүлэх, орлогын их үүсвэрийг төрөлжүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түргэсгэх замаар зэсийн үнийн хэлбэлзлээс хэд хамааралтай болохоос сэргийлэх юм.